Сайн уу? Butter Podcasters тавтан байрал. Тэгээд Peanut butter and Jelly байна. маш удаан уулзсангүй. Сайн бацгаана уу? Удаан хугацааны өмнө сонсч ирсэн хүмүүс ээ л дээ. тий, comeback-а хийлээ. Төр зуртаа ямарчсан. 2025 оны сүүлчийн дугаарыг ингээд фильм хийх гээд бид хоёр ингээд ирсэн байна. За, подкаста хийхгүй байх хугацаанд ер нь юу хийж цагаа өнгөрөөсөн бэ? Хамгийн сүүлд хэдэн сард подкаст орлоо? Миний бодлоор 7 сард юм болов уу? Бараг 6 сар ч гэж магадгүй. Тийм баха. 6 сар хаа. Би яг 7 сар төгсөө цагаас тэгээд тий. Тэрнээс өмнө харин нэг хийчихээ төгсөө тэгээд автаа аялаад тэгээд хурж ирээд ажилдаа орчоод тэгээл одоо ажиллаа хийлээж байна да. Nice. Надад чамаар сэнсах. Чиний амьдрал бас зөндөө юм тохиол. Тийм, би бас яг 6 сард ячаад тэгээд 7 сар, 8 сар, 9 сар, 10 сарын дунд хүртэл Монголд байж агаад тэгээд тэндээсээ ажиллаж байгаа. Тэгээд өөр улс руу нүүсэн байгаа. Тэгээ өөр улс руу нүүсэн болохоор жоохон ингээд бит хоёр ингээд подкаста хийх боломжос нэг гараагүй те. Тэгээд би буцаад ингээд энэ хотдоо ирээд тэгээд за хоёлаа энэ ирснийг нь далимдуулаад нэг подкаст хийгээд тэгээд ер нь бол тэгж ирсэн хүмүүс байна. Харин тийм ээ. Ихэнх манай Jelly ирсэнд би үнэхээр баяртай байгаа. Тэгээд бид хоёр ингээ хийх боломж олдоод яг өдрөн таарад тэгээд аж завшаан таарад хамт сууцгааж байна. Тийм. Тэгээ өнөөдөр очин бас нөгөө 12 сарын 6 бас баярын өдөр юм билээ. Saint Nicholas Day. Тэгээ ямар ч байсан. Унгарчууд нөгөө юу яагаад гэдэм биш. Би нэг хэсэг унгарчууд амьдарч байсан шүү дээ. Португал 4 унгартай. Нөгөө гутлан дотор юм хөрх юм өглөө өгөөтэй шоколад. Тийм, өнөөдөр ч яг тэр өдөр юм билээ. Тийм, өглөөсөн готл ингээ хөрх ингээ гутал дотор ингээ шоколадтай амар хөрх. Юу яасан штэ. Би яг Португал тэгвэл яг 12 сарын 6-наар явчихсан юм шүү дээ. Тийм, тэгээд чи нөгөө нэг хэлсэн шүү дээ. Яг хэлжээс ахгүй юу? Манай ингээд 5 чин дотор ингээд шоколад хийсэн байлээ. Киндер хийсэн. Тийм, тэгвэл яг хоёлаа. Тийм. Бүр яг жилийн дараа дахин тийм, яг жилийн дараа онгорт иргэн уулзчихъя. Тэгж байгаа юм байна. За. Тэгээ бид хоёр өнөөдөр ямар ном ярилцахаар ирсэн бэ гэхээр надад бүр physical copy нь байна. Тэгээд нэр нь болохоор Surrounded by Idiots гэдэг. За ингээл. Тэгээ Surrounded by Idiots гэдэг Thomas Erikson гэсэн хүний бичсэн ном. Тэгээд энэ номыг би уншия гэж ер нь бол санал болгоод бид хоёр энэ номыг ярилцахаар ирсэн байгаа. Амжилттай ном юм. Тэгээ өмнө зөндөө яг ингээд сонсч исэн баггүй юу? Яг ингээд Surrounded by Idiots гэдэг. Тэгээд яг ямар утга учиртай ном юм болоо гэдгийг мэдэхгүй. Тэгээд би чинь нэг тийм номны хавцас хараад нэг тийм ном ер нь авах амар дуртай. Тэгээд энэ дээр болохоор 4 types of human behavior and how to effectively communicate with each in business and life гэд. Тэгэхээр ер нь бол ингээд нэг юм нэг 4 төрлийн л ер нь хүнийг нэг 4 категорид оруулаад тэгээд ер нь яаж харьцах ёстой энэ төр гэдгийг заад сургадаг юм байна. Тэгээд нэр нь өөрөө ингээд хүрээлж байгаа тэнэг хүмүүсээр хүрээлүүлсэн гэсэн тиймэрхүү нэртэй болохоор надад амар сонирхолтой санагдаад тэгээд би амар инээдтэй энэ номыг дандаа ингээд автобусан ч юм уу ингээд нийтийн ингээд одоо нийтэд байхтай амар ингээд уншаад тэгээд өөрөө жоохон инээдтэй санагддаг байсан. Автобусан суучаал нэг ингээд surrounded by idiots. Яа, энэ хүмүүс тэнэг хүмүүс. Харин яг ингээд жоохон их юм боддог хүмүүс бол ингээд энэ охоо одоо өөрийгөө юугээ бодсон нэг юм амар ийм сонин ном ингээд гадуур уушаа яваа. Гэтэ зарим хүмүүс ингээд нөгөө гадна номны гадуурхаа ингээд өөр ингээд тавтас хийждэг. Тэгээд юу яагаад гэдэм бэлээ? Бас амар авангард ном уншиж байгаа. Одоо жишээ нь ингээ гэр бүлийн харилцаандаа ингээ ном уншиж байгаа хүмүүс ч юм уу тий. Тэрийг мэддүүлмээр байгаа тэгээд гадуур нөр авцгий. Санаа чи бас амар боддог санаа тий. Гэтэ бас номыг бас шимэж л. Тий. Тэгээ ямар ч гэсэн ийм ном ер нь бол уншсан байгаа. Тэгээд ер нь бол нэлээд сонирхолтой. Тэг ойлгоход амархан жишээ мишээ зөндөөтэй ер нь ном байсан тий. За тэгээд ер нь бол тайлбарлаад ярих юм бол яг 4 хуваадаг гэж байгаа байхгүй хүнийг ингээд 4 хуваадаг. Тэгээ яг зарим хүмүүс бодохдоо хүн чинь тийм амархан биш шүү дээ. 4 категорид ингээд үнэхээр оруулж болдгийм үү гэж бодсон чинь энэ хүн болохоор ер нь бол ерөнхийдөө яг ажлын байран дээр амьдрал дээр ер нь бол хүмүүс л ийм байдгаа гэд. Надад тэгээд ажлын байран дээр бүр л юм шиг санагдсан. За ингээд 4 хуваадаг нь одоо өнгөөр нь ингээд хувааж байгаа байхгүй хүнийг 4 өнгөөр хувааж байгаа. Тэгээд улаан өнгийн хүмүүс, шар өнгийн хүмүүс, ногоон өнгийн хүмүүс, цэнхэр өнгийн хүмүүс гэдэг ер нь бол байдаг гинэ. Тэгэнгүүт нь дэлхийд нэгч
яг дөрвөн өнгийг яг ингээ хамаатгсан тиймэрхүү хүн байдгүй гинэ. Гэтэ ер нь бол хамгийн нийтлэг нь болохоор хүн 2 өнгийн холимог байдаг. Гэтэ хаяа болохоор 3 өнгийн холимог. Гэтэ бас яг цэвэр яг 1 өнгийн хүн гэж бас ер нь бол нийгэмд бас байх нь нэг амар түгээмэл байдгүй гэж ер нь гарддаг юм билээ. За ингээд эднэрийн тайлбарлахаас өмнө чи ер нь өөрийгөө ямар өнгийн хүн гэж бодож байна? Би нэг шар юм уу ногоон л хүн бах та. Нэг тийм 50 байждаг. Тэгээд ер нь тийм амар улаан өдр шиг тийм амар дүрсгийсэн тийм хурдан хөдөлгөөнтэй тийм хурдан асуудлыг шийддэг биш. Гэхдээ ингээд 50 асуудал хандаад яах ёстойгоо ингээд яагаад ойлгоод тэгээд яхах хичээдэг. Тэгэхээр ер нь бол шар юм уу ногоон л гэж бодчих. Гэтэ чи намайг одоо дүгнвэл шар уу ногооны ер нь аливаар нь яг гоё. Одоо чи ингээд намайг одоо ингээд тэр категорид оруулахаар л би чи ер нь шар ногоон гэж би бас бодож байна. Тийм, ер нь л тэгж бодож байна. Тэгээ би өөрийгөө ч гэсэн дүгнэх юм бол гэтээ миний бодлоор чи яг шар ногооны арай ногоон бас илүү ингээд давмгаалсан нь. Тэгээ би бас өөрийгөө шар ногоон гэж бодож байгаа гэсэн. Миний ингээд шар нь илүү давмгаалсан гэж магадгүй гэж бодож байна. За тэгээд ер нь тайлбарлаад ярих юм бол за ингээд шар ногоон гэж ярьсан юм чинь шар ногооноос л эхлэе. Тэгээд шар хүмүүс гэдэг нь ер нь ямар хүмүүс ер нь бол ингээд 4 өнгийг хамаатуулаад үзэх юм бол яг улаан шар хоёр нь лидерүүд за ер нь бол нэг тийм ярих дуртай хүмүүс заяа. Ер нь бол ингээд бодоод үзэх юм бол цэнхэр тэгээд ногоон хоёр нь бол ер нь бол нэг тийм чимээгүй гүйцэтгэгч үүргийн маягийн хүмүүс ер нь бол ихэнхдээ байдаг. Тэгэнгүүт нь шар улаан хоёр нь болохоор ер нь тийм лидер маягийн хүмүүс байдаг гинэ. Тэгээд улаан хүмүүс нь ер нь ямар төлөөлөлттэй хүмүүс байдаг вэ гэхээр ер нь бол би чиний хувийн амьдралыг сонсохыг хүсэхгүй байна. Чиний үүрэг даалгаврын бидний зорилгын одоо яг энэний төлөө явна. Тэгээ илүү нэг тийм зориг oriented хүмүүс байдаг гинэ. Тэгэхээр одоо жишээ нь хамт нэг багт ажиллаж явах юм бол одоо тэр багийн одоо үйл ажиллагаа процесс нь ямар байх гэхээс илүү бид хэд энэ жил бол team хэмжээний одоо net sales төрнэ яг тэгнэ гэсэн тийм зорилгот ингээд төвлөрсөн. Тэгэнгүүт нь ер нь бол нэг тийм analytical гэдэг нь цэнхэр. Тийм. Тэгэнгүүт нэг тийм нэг тийм дүрс таасан ийсэн. Тэгээд ийм байна. Би ийм хүсэж байна. Одоо ингэн одоо тэгин гэд. Ер нь бол тийм тэгээд бас decision maker байдаг. Одоо жишээ нь ногоон хүмүүс тэгээд цэнхэр хүмүүс ямар байдаг вэ гэхлээр яг гүйцэтгэгч тэгээд хизээч тэгтээ ингээд шийдвэртэй тэгэж амархан хүрч чадхааргүй байдаг хүмүүс. Тэгтээ яг ногоон тэгээд яг шар тэгээ улаан хоёр бол нэг юм багийг авч яваад за тийм ч гэсэн үгүй ч гэсэн ямар ч гэсэн нэг юм ихлүүлээ гэдэгтэй ер нь бол сайн. За тэгээ шар нь болохоор улааннаасаа одоо ямар юугаар ялгаатай вэ гэхээр санаа гаргахтай амар сайн. Ингээл одоо жишээ найзын мөрөөлөнд бол за хэдүүлээ тэхүү инхүү гээл санаа манаа ингээд зөндөө гаргадаг. Ажил дээр ч гэсэн өөний ингээ хийжүүл зөөр юм шүү, ингэжүүл зөөр юм шүү. Хэдүүлээ ийм хийж үзэхүү гээл амар тэгдэг. Гэхдээ бас ингээд гүйцэтгэл тал дээрээ бол тийм амар бас сайн хүмүүс биш гэж ер нь бол ярьдаг юм билээ. Санаа зөндөө их гардаг ч гэсэн тэр санааны эцийг үүсгэх нь ер нь бол бага байдаг. Одоо чи нэг тиймэрхүү найзууд байдаг шүү дээ. 7 хоног болгоно л шин ингээд хобби мобитэй болж малчдаг ч юм уу. Шин юм туршиж үзэл тэгэл тэрийг ингээд уйдаал гарцдаг. Тэгэл ер нь бол бас нэг нэлээд л дээшээ доошоо явсан. Нэг тийм нэлээд бас нийгмийн тиймэрхүү хүмүүс байдаг гэж ер нь шар хүмүүсийг үздэг юм билээ. За тэгээ ногоон хүмүүс нь болохоор яг ер нь бол ихэнх хүмүүс бол ер нь бол ногоон хүмүүс байдаг гэж ер нь бас ярьдаг юм билээ. Тэгээ тэрний яадаг вэ гэхээр яг офис дээр яг чимээгүй яг ажиллаа хийгээд байж идэг. Яг тийм болохоор ер нь бол компаниуд манлайлагчид баг байдаг. Юу яг гүйцэтгэгчид их байдаг бах те. Яг нөө ажилчид их байдаг бах те. Тийм угаасаа тэгээ хүн болгон яг ингээ манлайлаад авах юм бол яг тэр ажлыг чинь яг хийгээд авах юм байхгүй байгаа байхгүй. Байхгүй. Тийм болохоор яг ногоон хүмүүс амар чухал гэдэг. Тэгээд ногоон хүмүүс нь болохоор өөрсдөө тийм санаа манаа гаргахтаа бол тийм амар сайн биш. Гэхдээ ямар ч гэсэн нилээ нэг тийм хий гэсэн юм бол хийждэг. Тийм хий гэдэг юмыг бол хийдэг. Тэгээд нилээ бас тэгтээ бас нилээ юм эмзэг дүү бас хүмүүс байдаг. Одоо жишээ нь ногоон хүмүүстэй бас одоо улаан лидерүүд яг яаж харьцгаа сайн ингээд ойлгохгүй бол хитрхи ингээд бас ингээд тугтаг гэдэг ах юм бол тэр ногоон хүмүүсийнх нь сэтгэлийн эмзэглүүлэгч юм байд юм уу те. Одоо жишээ нь даргаасаа ингээд загнуулж магнуулах юм бол тэрнээсээ болоод нөгөө нь баг ажилласаа гарах ч юм уу. Нэг тиймэрхүү ер нь бол эмзэг дүү хүмүүс байдаг гэд тэгдэм билээ. Гэхдээ
ер нь бол ингээд яг ажлын яг масс яг ер нь бол ажлыг дандаа ингээд хийж идэг тиймэр хүмүүс нөгөө хүмүүс байдаг. Тэгээ цэнхэр хүмүүс нь болохоор бас төстэй. Тэгтээ шал өөр. Цэнхэр хүмүүс нь болохоор үнэхээр яг ингээд шинжээчүүд байдаг гинэ. Тэгээ энэ хүмүүс нь болгоомжтой юмд ханддаг гэж тий. Тийм тэгээд одоо жишээ нь ямар хүмүүс байдаг вэ гэхээр ямар нэгэн одоо шин төсөл эхлүүлэх юм бол тэр төслийг яагаад эхлүүлж байгаа тэгээд тэр одоо төслийн үр дүн гэхээсээ илүү үйл явц нь тэр хүнд илүү чухал байдаг. Тэгээд ер нь бол хамаг юмыг ойлгох тийм амар сонирхолтой. Хамаг юмыг ингээд шинжлээд хараад тэгээд ер нь одоо улаанаас яг эсрэг нь болохоор үр дүнднийхээсээ илүү үйл явцад нь тийм төвлөрсөн хүмүүс байдаг. Гэхдээ ажилдаа үнэхээр сайн, тэгээ үнэхээр чадвартай. Гэхдээ нэг асуудал нь шийдвэр гаргахтаа болмоо. Одоо жишээ нь за ингүүл инкимэн гэл янз бүрийн ингээд за ингээд нэг тийм шинжээд идэг одоо analyze хийх чадвар нь амар өндөр ч гэсэн яг үр дүнд нь за хэдүүлээ яг инги эсвэл шин санаа энэ хүнээс гарах нь бас илүү бол бага байдаг. Тийм болохоор ер нь бол ингээд багт ингээд янз бүрийн одоо иймэрхүү хүмүүсээ нийлүүлээд ингээд байж ах юм бол ер нь бол сайн болдог гэж ер нь бол дүндэг. Тэгээд ийм дөрвөн төрлийн хүмүүс байдаг юм. Энэ бас цэнхэр дээр юу яж ин те. Тийм дандаа юм хууль дүрм тийм ингээд зэгцийг аягүй шаарддаг ингээд дандаа одоо нэг юм дээр ингээд яг үнэн байдал нь юу юм, факт нь юу юм ингээд дандаа тэгж яг тийм дүрм, журам яг тийм юуны дагуу амьдардаг. Тэгээ тийм болохоор ер нь бол тийм хүмүүс ер нь жоохон хэцүү байдэн штэ. Юунаасаа гарч чаддггүй. Чөлөөтэй бүсээсээ гарч чаддггүй. Яг л нэг юм байх хэвээр гэдэг нэг юм дүрм баримталчдаг. Тэгээ тэрэндээ л байгаад идэг. Тэгэл яг цэнхрүүд ер нь л яг л тийм утгаараа айгу удаанаар л юм шийддэг. Тийм ер нь бол тэгдэг. Тийм болохоор яг цэнхрийн хамгийн таардгүй өнгө нь шар өнгө гэдэг. Яг бол энэ хоёр чинь бүр яг ингээд fundamentally маш ингээ өөр хүмүүс байгаа байхгүй. Нэг нь болохоор байнгын шин санаа гаргаж идэг. Тэгэл одоо шар хүний одоо ширээг харах юм бол амар замбраагүй. Хаа сайгүй ингээл янз бүрийн ингээл юм ингээл тавьж мавцсан. Тэгэл бүгдээр ингээл нэг хийх гээл. Тэгтээ алийг ч ингээд хийж чадахгүй, эхлүүлж чадахгүй ч юм уу нэг тиймэрхүү төрлийн хүн. Тэнгүүд нь цэнхэр нь болохоор бараг ингээд үзэг мүзэг нь яг дистаралтай ингээд тавьж мавцсан байдаг болохоор шар цэнхэр хоёр бол нэг багт ажиллахад ер нь бол хамгийн хүндрэлтэй байдаг хүмүүс гэж бас үздэг юм лээ. Харин ер нь бол хүмүүс таардаггүй би өстой энэ хүнтэй таардаггүй гэдэг нь ер нь тэгээ цаагаар яг өнгөнөөс шалтгаалж байгаа юм тий. Тийм ер нь бол нөгөө нэг ингэсэн байсан баггүй яг ингээд ягаад surrounded by idiots гэж ер нь ах номоод нэрлсэн болоо гэд би бодож исэн чинь нөгөө гол утга учир нь яг хаяа ч гэсэн ажил дээр ч юм уу амьдрал дээр хүн нэг тэгж боддөө штэ. Йоо энэ ямар тэнэг юм бэ? Иймэрхүү юм ч ойлгохгүй, иймэрхүү ч юм хийж чадахгүй. Яагаад ингэж чадахгүй байгаа юм болоо? Ямар ядаргаатай юм бэ гэл нэг тиймэрхүү бүхэндмар өмчнөө зөндөө болдоо штэ. Тэгээ үний эрэхтэй ингээд энэ хүмүүс тэнэгтэй ч юм уу энэ хүмүүс болохгүй даа биш. Ер нь бол зүгээр л энэ хүн ингээд чамаас амар өөр хүн. Тэнгүүт нь тархин ингээд бодож байгаа байдал нь өөр, ямар нэгэн мэдээллийг боловсруулж байгаа байдал нь өөр, ямар нэгэн юмд гаргаж байгаа үйл явцын тэр процесс нь өөр гэдгийг нь тэр хүн ингээд ойлгож ич тэр хүний ингээд яагаад иймэрхүү үйлдэлүүд яагаад ингэж хийж байгаа гэдгийг ойлгоод тэгээ иймэрхүү хүнтэй ер нь яаж харьцах хэрэгтэй юм бэ гэдгээ ойлгох юм бол ингээд ажил дээр ч амьдрал дээр ч үл ойлголцол үүсэхгүй байх магадлал нь ингээд үсдэг гэд ер нь бол тэгэж гарч исэн. Тэгээ тийм нэр хүс юм лээ. Тийм штэ. Яг үнэлэхэд нөгөө нэг одоо тэр хүн ухаан муутадаа чамтай ингэж харилцалцалж чадахгүй байгаа биш. Яг юм өнгөнд хамаардаг учраас л таарахгүй байгаа гэсэн үг те. Нэг нь болохоор ингээд судалгаа шинжилгээ ч юм уу янз бүрийн юм ингээд шаардаад тэгжээж шийдвэр гаргамаар байдаг. Нөгөөх нь болохоор өстой ингээл одоо ингээд хийчи болно гэл ингээд явдаг. Тэр нь ямар ч харилцаан дээр ингээд өнгийн нэр нь сайн ингээд анх харах хэрэгтэй юм шиг үнтэй ингээд хүмүүсийг ингээд харангуйтаа энэ шар хүм энэ яг шартай ингэж харьцуул зүгээр. Өөрт нь яг одоо жишээ нь ингээд одоо чи цэнхэрэлээ гэж бодоход одоо би чамд ингээд хугацаа өгдөг ч юм уу те. Ингээд эхлээ analyze хийгээд ингээд чи ингээд бүх ингээд баримтуудаа цуглуулахыг чинь чамд ингээд хүлээгээд тэгэхгүй чамаа ингээд амар шавтуулаад хурдан гаргаач наа шийдвэрээ хурдл гэдэг юм бол ерөөсөө хоёлаа үр дүн төрөхгүй нь шүү те. Тэгэхээр ер нь бол за энэ цэнхэр хүн юм чаа би чамд ингээд цаг өгье. Сайхан өөрийнхөө ингээд баримт мэдээллийг цуглуулаа тэгээд шийдвэрээ гаргая гэдэг. Тийм тэгээд би яг энэ номыг уншиж байхдаа өөрөө би бас нөгөө нэг офис дээр нэлээх очиж исэн болохоор яг хүмүүсийг амар анзаарч эхэлсэн байхгүй юу. Тэгээ ер нь анзаараад тахад заяа. Ер нь анзаараад тахад маркетингийн хүмүүс байгаа штэ. Яг ингээд борлуулалт одоо борлуулалтын sales юм байна. Маркетингийн хүмүүс нэлээд шар байдаг.
одоо шинэ миний ингээд хамт ингээд ажилтдаг ингээд маркетингийн ах нар заяо. Ингээл би ингээд хамт ингээд би болохоор ер нь бол яг ажил дээр хийх үүрэг маань өөрөө амар гүйцэтгэгч маяг юм баггүй. Би ингээд одоо шинэ тоо тайлан өгөөд тэгээд маа гэд хүмүүст ингээд тайлагнах хэрэгтэй байдаг. Тэгээд одоо маркетингийн хүмүүстэй харьцаар ингээл амар инээгээл яг ер нь бол ингээд ярихад нь штэ. Зөв митингд орж байгаа мөртлөө эхний 10-аас 15 минут нь одоо тэр хүний хувийн амьдрал, тэр хүн хаашаа аялсан бэ, тэр хүн хүүхдтэйгээ юу хийсэн бэ ч юм уу нэг тиймэрхүү ингээд сэдвэр амар ярьдаг зэ. Тэгэл ер нь ингээд маркетингийн хүмүүс болохоор бүр байнгын ингээд санаанууд дэвшүүлээл за Энди ер нь бол ийм юм хийх төлөвлөгөөтэй байна. Ингэж харж байна. Тэр нь ингэсэн гэсэн үг юм уу гэл. Тэгэл та янз бүрийн ингээд юмнууд гаргаж ирэл энэ ингээ баг ингэчүүл зүгээр юм биш үү гэл brainstorming гэсэн үгийн баг утга учирыг би ингээ амар харж байгаа байхгүй юу. Тэгэл би та нэрээ өөрийгөө шар хүн гэдгийг мэдсэн үү гэлсэн чинь өөр нэг маркетингийн ах нь тий Энди чи яг тэр номыг уншиж байгаа мó гэлсэн чинь би тий тэгээд хоёр яаж ч одоо шар хөнгөнд авмгаалсан хүмүүс юм а гэл тэлсэн чинь манай тэр хоёр ингээл тийм миний үзэл бодлоор бол надад бол цэнхэр хүмүүстэй ажиллах хамгийн хэцүү байдаг гэл тэгэл ярьж байна л тэгэл номон дээр бас яг шар хүмүүс цэнхэр хүмүүстэй ажиллахад хамгийн хэцүү байдаг гэж гарч марч исэн гэл тийм нэг жишээ бодогдож байгаа юм заяа. Тэгээд өөр нэг жишээ нь ингээд манай ажилд бүр яг тулцсан нэг цэнхэр ах байдаг заяа. Тэгээ тэр цэнхэр ах яадаг вэ гэхээр би ингээд нэг юмний ингээд утга учирыг ойлгохгүй байсаахгүй одоо жишээ нь нэг тэгээд би яг энэ тоог яг хаанаас ингээд системийн яг хаанаас олохоо мэдэхгүй. Гэтэ нэг тийм миний бол нэг тийм том асуудал биш байсаахгүй юу. Яг бол өдөрт ингээд надад ингээд байхан ер нь ингээд юмнууд ирдэг. Одоо жишээ нь чи иймэрхүү юмнууд хийх хэрэгтэй, нэг хэрэгтэй, тех хэрэгтэй гэл. Тэгэл яг миний яг хийж чадахгүй ойлгохгүйсэн нэг юм за тэр ахаас асуух юм бол тэр ах бүр яг бат мэднэ гэсэн нэг тийм амар мэдлэгтэй ах байдаг байхгүй юу. Тэгэл би энэ хардаа иймэрхүү надаас суугаад нь тэгээ би энийг яхаа мэдэхгүй байна гэл тэгэл үлдээсэн байхгүй юу. Тэгсэн чинь бүр хідэн цагийн дараа заа нөгөө хүн за Энди энийг чинь яг ингэж хийх хэрэгтэй байна. Ингэж гэл бүр ингээ амар детальтай бүр ингээд миний ингээд энэ хүн миний ингээ асуусан юмыг бүр ингэж амар гүнзгий research хийсэн юм уу гэж бодох хэмжээний амар их судалгаа хийсэн байсан байхгүй юу. Тэгээд тэр хүн яг ингээд гэтээ үр дүн нь юу юм гэхээр ингээд за мэдгүй ямар ч байсан энэ нь бол яг ийм байна, энэ тэгдэм байна ингээд миний ингээд жижигхэн асуултыг бүр ингээд амар судалсан байсан байхгүй. Тэгэл яг энэ хүн бол үнэхээр яг нэрэл тулцсан цэнхэр юм байна гэд бүр яг тэгэж амар ойлгож исэн. Яг ингээд дүгнэлт за чи энэ мэдээлэлтэй бол юу хийхийг мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол ингээд энэ ингэж гарсан энэ тоон ингээ энэ системээс ингэж амжаад ингэж яасан юм бэ гэд надад бүр ингээ амар тайлбарлаад өгөөд тэгээ би хүртэл ингээд пөөх би бол хизээч ингэж чадахгүй гэж бол яг ингээд бодож исэн. Цэнхэр хүмүүс бол үнэхээр өөр хүмүүс. Тэнгүүд нь улаан хүмүүс бас амар сонирхолтой. Нөгөө нэг лидер хүмүүс яг ингээд яг дандаа ингээ компани vice president ч юм уу яг тийм том албан тушаалтай хүмүүстэй би ингээд ярихаараа тэр хүмүүс бол тэгэж амар одоо шар хүмүүс шиг хідэн цагаар одоо хідэн 10 хэдэн минутаар чиний хувийн амьдралыг асуухгүй заяа. Тэгэл за мэдээж хай сайн уу гэж цагаагаар магаар хальт яриад тэгэл look яг ийм юм байна. Яг 1 2 3 яг ийм point. Тэгээ чи над дээр одоо энэ дээр одоо ийм тийм тусалцаа хэрэгтэй. Тэгээ чамаас би ийм юм expect хийж байна. Тэг өнгөт нь санаануудаа одоо жишээ нь бараг л тэр үед ингээ явуулчвал ингээ болж байна. Одоо тэгээд ер нь бол дараагийн action plan ийм байна. Гэт ер нь бол амар тодорхой надаас юу хүсэж байгаагаа илэрхийлдэг. Одоо шар хүмүүс бол жоох хэцүү заяа. Тойруулж байгаа. За ер нь бол нэг иймэрхүү юм байна. Тэнгүүд нь цэнхэр бол ер нь бол ингээ нэг тийм надаас нэг амар юм хүссэн гэхээс илүү надад бараг жоох юм өгөхгүй дэдэг ч юм уу нэг тиймэрхүү. Тэнгүүд нь улаан нь болохоор за ер нь бол яг ийм байна. Тэнгүүд нь ийм ингэн. Тэнгүүд нь дараа нь одоо хийдүүлээ ингэж уулзаад энийг ингэж шийднэ гэдэг нэг тийм амар товч тодорхой хүмүүс байд юм шиг санагцсан. За тэгээд ногоон хүний миний офис дэх сүүлчийн ингээд experience нь манай ингээд нэг ажлын яг манай урд судаг ихч яг ногоон заяа. Яг 4 хүүхэдтэй нэг тийм ихч байдаг байхгүй юу. Тэгээд тэр ихч болохоор ингээд бүр амар жижиг юмнууд дээр ингээд санаа зовоол. Тэр хүн надаас тийм асуулт асуучлаа. Одоо би өөртөө яаж хариулнаа? Тийм одоо шинэ өөрийнхөө яг нөгөө дээд албан тушаалтны хүмүүсээс айдаг. Тэгэл яг ингээд үүрэг даалгаврын ингээд яг ингээд
таг гүйцэтгэх гэл хичээдэг. Тэгэл ингээл ямар ч хүнийг гомдоочихгүй гэл хамаг юм хийх гээл. За би энэ хүнд одоо яг юу гэж хариулах уу, яах вэ хүү гэл надаас ингээл би болохоор зүгээр л тэгэл хариулчаач тээ гэл нэг би бол ингээд яг ногоон ч гэсэн би бүр тэгж амар ингээд ажлын газрын хүн миний юм битсэн юм яаж хүлээж авах вэ гэсэн юм бол бодохгүй. Тэгсэн чинь тэр их бүрээ ингээд тэрний талаар стресс яг хүн болгоны ингээд асуултан дээр яана би одоо энд нь яаж хариулах уу, яах вэ хүү гэл. Тэгэл үнэхээр яг ингээд амар тэгж харж сандаг. Тэгэл жижигэн юм дээр ингээд сандарч мандраал. Тэгэл илтгэл тавьж маях дээр бас ингээд жоохон ингээд ичингүүрдэг. Одоо өөрөө баг нэг ихч заяа. Яг өөрөө презентац ингээд хийцэн заяа. Гэтэ би ерөөсөө энийг ярмааргүй байна гэд. Тэнгүүд нь яг ингээд хамаагүй ингээд одоо extrovert одоо шармаар хүмүүс. Тэгвэл би ярьчих. Гэт тэгэхээр ингээд ер нь ингээд нөгөө компанид чинь нөгөө visibility гэсэн юм амар чухал байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр яг ингээд хүмүүсийн хойшоо тавьдаг байна. Тийм өөрийгөө ер нь бол хойшоо би угаасаа хүмүүсийн нүдний төвд баймааргүй байна гэсэн амар хүмүүс. Тэнгүүд нь одоо шинэ бараг л ногоон нь хийж байгаа ажлыг хийж хахад шар нь бараг тэрийн тайлагнаад ирчихнэ гэсэн үг байхгүй юу? Ер нь ингээд өөрийн юм шиг болгоод тэгээ эцсид одоо upper management-ийн нүдэнд нь үрж байгаа хүмүүс нь ингээд мэдээж илүү яриад илүү outspoken байгаа хүмүүс. Тэгээ арын фонд нь болохоор ер нь бол ногоон хүмүүс ер нь яг ингээд ажлын цүмийг яг ингээд бас аваа явд юм шиг бас санагдсан. Тэгээ бас нэг юм нэг сонирхолтой юм би бас өөр нэг ажлынхаа нэг хүнтэй ярьжсэн байхгүй юу. Тэгээд ер нь энди ингээд яг хүмүүс хизээч яг ингээд яг энэ өнгөөрөө ингээд яг бас өөрд байх боломжтой байдаг гэдэг. Одоо чинь өөртөө ажиллах юм. Тийм, одоо чинь хамт ингээд хойлоо нэг багт одоо чинь зүгээр шинжээч хийж илаа гэж дээ. Ахлах шинжээч юм уу, шинжээч төрлийн хүн хийж илаа. Тэгтээ чи ингээд менежер руу ингээд promoted боллоо. Тэгхийн бол ингээд тийм хүмүүс зүгээр шууд менежер албан тушаалд очиод шууд улаан болчдөг тиймэрхүү хүмүүс бас ингээд байдаг гэдэг. Одоо жишээ нь миний албан тушаалт бол надад ингээд улаан байх орон зай ер нь бол нэг хэмээр байдгүй гэх юм уу. Одоо чинь би өөрийн гэсэн баггүй болохоор ямар нэгэн хүнд ингээд за чи тэрийг хий, за чи тэрийг хий, тэг гих тийм бор. Өөрөөр рол чи яг тийм байгаад шүү дээ. Өөрөөр рол маань цаанаасаа ингээд одоогийн байдлаар гүйцэтгэж байгаа байхгүй юу. Тэнгүүд нь за энд иймэрхүү юм чамаас надад хэрэгтэй байна гэх юм бол тэрийг гүйцэтгэх үүрэгтэй шийдвэр гаргаж би өөрөөгөө байгаа болохоор цаанаасаа би ингээд баг улаан хүн байсан ч гэсэн тэр маань ингээд гарч ирэх орон зай нь ингээд байхгүй байгаад байгаа. Тэгэхээр бас ирээдүйд тэр нь ингээд өөрчлөгдөж ингээд болдог гэж ер нь бол бас ярьж байна. Тийм байна. Би бол чамайг бол улаан байж болно. Ерөөсөө хангалттай бүр чадна гэж яг ингээд нөгөө хүнд яг нэг юм цаанаасаа ингээд харагддсан шүү дээ. За одоо ингээд хэдий ингээд одоо шар марч юм уу ногоон байлаа гэж бодоход улаан байх юу нэг боломж нь гарч ирвэл улаан нь гараад ирдэг хүмүүс бас байдаг хаа. Тийм баг. Тийм зүгээр ингээ боломж нь алдаагүй тэгэл өөрийгөө чадахгүй гэж боддог. Тэгтэл яг улааны зарим шинжүүд өөрт нь ингээ байгаад байдаг. Цаана агуулга нь байгаад байдаг. Тэгээ чи ингээд амьдрал болон ингээд ажил дээрээ өөрийгөө ижилхэн хүн гэж бодож гинөө өөр хүн гэж бодож гинөө. Яг хөө мэдээж нөгөө хүн чинь нөгөө олон хүнгийн холимог байдаг гэдгсэн штэ. Гэтэ одоо шинэ ажлын газарт бол нэг өнгө нь илүү давмгаалж гарч ирнэ. Хувийн орон зайд арай нэг өөр өнгө нь илүү давмгаалж гарч ирнэ гэсэн маягийн юм чамд байдгүй. Байдаг хаа. Тийм ажил дээрээ бол тийм за гэл одоо менежер тэгэл өөрийнхөө одоо намайг дадлагжуулж байгаа ихчийнхаа бүх үгийг ингээ аавна. Гэтэм болохоор ер нь бол айгүй гүйцэтгэгчийн үүрэгтэй. Тэг өөрийнхөө амьдрал эдэр дээр болохоор арай дамгаалах шаардлагатай шүү дээ. Одоо жишээ нь ингээд миний амьдралыг одоо тэгээд өөр хин ч ерөөсөө ингээ зохицуулж өгөхгүй юм тийм шүү дээ. Ямар нэгэн хүн за одоо чи ингэж амьдраа гэж заахгүй. Тийм ямар нэгэн гарын авлага байхгүй. Тэгээд гүцэтгэх ямар ч юу байхгүй. Тийм болохоор арай ингээд улаан жоохон ингээд гарч ирээд ер нь бол за одоо ингэчээ тэгчээ. Одоо энд ингээд бүртгүүлээд яг өөрөө ингээд хийх хэрэгтэй гэдээ өөрийгөө ингээд хүчилдэг нэг тийм улааны шийдвэр бас амьдрал дээр илүү гарч ирэх хэрэгтэй болов уу гэж бодож байна тий. Тийм тэгэхээр миний бодлоор чи бол яг шар, ногоон, улаан гэсэн гурван өнгийн холимог байгаа даа. Ер нь гэж бодож байна. Тийм шүү дээ. Амьдрал дээр ер нь бол улаан гарч ирэх шаардлагатай хаа хүний амьдрал дээр. Тэгэхгүй бол одоо жишээ нь ингээд шар ногоон байвал ер нь бол хүмүүс ер нь хаширлагдана. Тийм. Өнөө. Тэгээл ингээл нэг өөрөөхөө ингээд үгийг хэлэхээс ч ингээ яагаал нэг орон зай эдлэхээс амар айдаг хүмүүс идэв штэ. Тэр ингээд өөр хүмүүст амар мэдрэгддэг. Одоо ингээд энэ ингээ үгээ хэлэхээс ер нь жоохон айжиндаа гэж мэдрэгдээ. Харин өөртөө ингээ ихтэлтэй ингээд би ийм тийм гэл ингээ хэлэнгүүт нөгөө хүн ч гэсэн ингээ чамаа ингээ энэ хүн чинь энд байх хэвээр хүн юм байна. Энэ хүний үгийг сонсох хэвээр юм байна гэд илүү хүлээн зөвшөөрдөг.
Тий. Тэнгүүд нь амар сонио. Би яг ингээл одоо шинэ найзтайгаа ч юм уу эсвэл хувийн амьдрал дээр бүр яг амар шар хүн байхгүй юу? Яг ингээл зүгээр ингээл бэжэдэг ингээл хинтэй ч ярихтаа ерөөсөө ингээд ингээл хазаарлагдгүй тэгэл өдрөг ингээл бэждэг төрлийн хүн. Гэтэ яг ингээд ажлын газартаа яг жил 2 жилийн өмнө миний яг ингээ хийдэг байсан ажил бол бүр яг бараг ганцхан менежертэйгээ л харьцдаг тийм ажил хийдэг байсан байхгүй юу? Тэгэнгүүт нь сая 7 сараас хойш ингээ миний ингээд promoted боллоо. Тэгээ ажил ингээ өөрчлөгдөд би ингээл амар олон ингээл төрлийн хүмүүстэй ингээд харьцах шаардлагатай болсон. Тэгэл тэд нар чинь ингээл амар минь надаас ингээл бараг 10 20 жил илүү ажилдсан. Тэгээд бүр албан тушаалан ч гэсэн захирал тэгэл ерөнхийлөгч маягийн төвшний хүмүүстэй хүртэл би ингээ ярих шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээсээ болоод анх бүр ингээл амар хэцүү заяа. Би яг тэр үед яг ингээд оффистоо би эхний жилдээ зүгээр дан баг ногоон хүн байсан гэдгээ би ойлгож байгаа байхгүй юу. Зүгээр л яг ингээд тэгэнгүүтээ ингээл анх ингээл хүмүүстэй харьцаал ингээл презентац энэ төр тавих хэрэгтэй гэсэн юмнаас би бүр амар ингээл айгаал. Мэдгүй яа чи амар тэгэл айгаал. Тэгэл ингээл хийгээлсэн чинь хүний бас тэр шарт тэмдэг маань одоо ингээд орж гараад ороод тэгээд за тийштэй би ингээд айгаад ах юм байхгүй штэ эн чи юу юм бэ гэж бас илүү ингээд боддөг юм билэ. Тэгэхээр бас ингээд ажил яг хийж байгаа ажил бол хүний бас яг офис дээрээ ч юм уу ингээд байгаа байдлыг бас амар яд юм шиг санагдсан. Тэгээд энэ дээр одоо ингэ чинь за одоо энэ дөрвөн төрлийн хүн байгаа. Тэгээд улаануудтай айгүй товч бөгөөд тодорхой яг direct ингээд өөрийнхөө point-ийг ингээд хэлэх гэсэн санаагаа аюу хурдан хэлээд тэгээд харьцах хэрэгтэй гэж ин шаруудтай болохоор юм нээлттэй тий одоо гэр бүлийнхэн талаар яриад амралтын өдөр чи ямар байсан бэ гэсэн тиймэрхүү яриануд болох хэрэгтэй. Яриа үсэх хэрэгтэй гэж ин ногоон болохоор аюу 50 байх хэрэгтэй. Төвчээртэй ах хэвээр тэгээд сандрахгүй ах хэвээр. Тий. Чи болж шүү. Тий, чи болж шүү. Яг ингээд дандаа тэгэж хэлэх хэвээр. Тэгээд ингээд айх хэрэггүй. Тэгээд зүгээр алдаа гаргасан ч гэсэн зүгээр гэс нэг тиймэрхүү үгнүүдийг амар хийлж харьцах хэрэгтэй. Тэгээд цэнхэртэй болохоор айгүй тийм баримттай ярих хэрэгтэй гинэ. Айгүй тийм дэлгэрэнгүй баримттай тэгээд айгүй бэлдэж очих хэрэгтэй гэж цэнхэртэй. Цэнхэр бол чамаас ер нь бол айгүй олон факт тэгээд баримт нотлохоо асуун тэгээд ер нь цэнхэр хүмүүс ер нь бол тийм баримт бичиг бүртгэлийн ажил дээр аягүй сайн баг тий. Тийм. Тэгээ ер нь миний бас анзаараад тахад яг компани албан тушаал дээш байдаг хүмүүс нэг бол улаан, нэг бол шар, нэг бол цэнхэрлээдэг. Би нэг ч ногоон одоо ногоон дээдлийн албан тушаалтай хүнтэй ер нь бол одоогийн байдлаар харьцаж үзэж байгаагүй. Яг тэнгууд нь яг ингээд юу байгаа даа байхгүй. Одоо шинэ цэнхрүүд нь штэ. Одоо мэдээч ингээд одоо vice president чинь бүр дээдлийн одоо senior vice president ч юм уу интертэй тайлан тавина штэ. Тэгээд цэнхрүүд бол бүр амар бэлтгэлтэй орж ирдэг заяа. Бүр ингээд ярьж байгаа бараг презентацийнхаа бараг нөхсөө бүх юм ингээд мэддэг ингээд энэ нь ийм ямар ч асуултанд бэлэн заяа. Бүр ингээд амар тэгэж орж ирдэг. Тэнгууд нь шарууд болохоор бүр ингээд амар түүх ярихтаа сайн заяа. Презентац дээр нь юу бэ хамаагүй миний амаар гарч байгаа тэр үгэнд чи итгэж чадна. Маягийн тиймэрхүү амар хүмүүс байт юм лээ. Бүр ингээд одоо шинэ тайлан дээр нь презентац дээр нь шал өөр юм байсан ч гэсэн тэр хүн ингээ өөрийнхөө ярьж байгаа байдлаараа ингээд одоо тэгэж өрн дээшээ явж чадсан байгаа хүмүүс байгаа байхгүй. Улаан хүмүүс болохоор яг ингээ гүйцэтгэлийн чадвар амар өндөртэй. Үр дүн нь ингээ сайн болохоор цаанаас ингээ энэ хүн үнэхээр чаддсан мэн моддсан мэн гэ. Тэгээд ер нь бол энэ шар улаан цэнхэр гурав ингээ өөртөөхөө энэ уур чадвараараа ингээ дээшээ явж чадж байгаа байхгүй. Тэгтээ ногоон бол ингээд үнэхээр ингээ энэ бусад шинж тэмдгүүд нь ингээд илүү өөрт нь гарч ирэхгүй л бол яг дан ногооноороо ингээд дээшээ явна гэж бол ер нь бол байхгүй гэдэг би бас амар анзаарсан. Яг ингээд хүмүүсийн анзаараад байсан чинь. Ногоон хүмүүс бол ер нь жоохон үл таамсарлаг. Тийм. Тэгэхээр одоо яг бүтэн ногоон хүмүүс бол ер нь бол тийм жоохон өөр мөнгө болоод. Тийм жоохон ингээд бас өөр талыгаа илүү ингээд гаргаж ирэхгүй л бол дан ногооноор бас. Энэ номонд ер нь өөр өнгөтэй болохын тулд ер нь ямар алхам хийх ёстой гэдэг талаар гардаг. Өөр өнгөтэй болно гэсэн юм бол байхгүй. Өөр ер нь ингээд нэг өнгөтэй ингээд харьцсан штэ. Одоо тэгээд ингээд тийм хүнтэй харилцаа сурж байгаа. Тэгээд явандаа ингээд тэр хүнтэй ингээд ойлголцох хэмжээний тийм болдог болов.
Тийм энэ яг бүр яг яаж энэ хүнтэй харьцах ёстой вэ? Юу гэж ярих ёстой вэ? Тэгэнгүүт нь тийм одоо тиймэрхүү юмнууд нь бол дэлгэрэнгүй ингээд заасан байгаа. Гэтэ яг чиний хэлснээр цэнхэр хүмүүстэй харьцахтаа бол дандаа яг ингээд факта барьж ирэх хэрэгтэй. Тэгээд за асуудал нь энэ байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тийм болохоор ингэж байна. Гэс нэг тийм яг дистаралтай түүхтэй. Тэгэнгүүт нь тэрэнд нь чи ингэж орж ирэх хэрэгтэй гэж яах ёстой. Тэгээд улаантай болохоор ярихтаа бол ингээд үр дүн нь тэр хүнд бол үр дүн л чухал. Яг ингээд чи тэр үр дүнд яаж хүрсэн гэдэг нь бол улаанд ерөөсөө чухал биш. Тэгэнгүүт нь за яг үр дүн нь бол ийм байна. Тэгэнгүүт нь яг нөгөө нь өөрөө за дэлгэрүүлж сонсё гэх юм бол тэр үед л дэлгэрүүлж ярих ёстой болохоос биш. Тэр хүн бол ингээд чиний ер нь бол бусад юм бол тэр хүн сонирхолгүй. Тэгэхээр яг мэдхийг нь хүссэн тэр юмныхын талаар л яар гэсэн нэг тиймэрхүү. Тэгээ шар хүмүүс болохоор тийм яг чиний хэлснээр яг ингээд юу харилцаа амар чухал. Тэгэнгүүт нь шар хүмүүсийг бас ингээд яг хувь хүний тал дээр нь бас атаклж матаклдах юм бол тэр нь бас тэр хүнд амар эмзэгээр бас тусдаг. Тэр тал дээр яг юу хоёр шар ногоо хоёр төстэй. Тэр хоёр талаараа ингээд нийгмээс ирж байгаа хүмүүсийнх нь тэр хандлага нь амар чухал гэдэг гинэ. Гэтэ цэнхэр улаан хоёрт бол яг ингээд бусад хүмүүс юу хэлж байгаа яаж байгаа ямар үйл хийж байгаа гэдэг тэр хүмүүс бол нэг амар ингэж яадгүй. Тэр хүмүүс болохоор нэг нь бол зүгээр л баримттай, нөгөөх нь зүгээр л үр дүн авч яхад л ер нь бол болчдаг гэд. Тийм байна лээ. Гэтэ одоо чинь хувийн амьдрал дээр энэ ер нь яаж шиглэгдэнэ гэж бодож байна. Энэ номны бас ингээд сүулт нь асуусан байсан байхгүй юу? Чиний хүрээлэнгийн хүмүүс ер нь ямар өнгөтэй хүмүүс вэ? Ногоон шар хүмүүс. Тий. Улаан хүмүүстэй уулзахаар ихтэй ер нь жоохон амар дарамттай байд юм аа. Яг ингээд амьдрал дээр ингээд зөвөр ингээд найзууд мэдтэй ч юм уу одоо. За ингээд ажил мэдэл дээр ингээд улаан хүмүүс яг ингээд амар гоё ингээд баг магийг амар гоё авч явдаг. Тэгээд одоо групп ажил мэдэл дээр ч гэсэн одоо улаан хүн байвал улаан хүмүүс айгу удирдаад явцдаг. Тийм байдаг. Тэгээд тэр нь амар байдаг те. Жирийн амьдрал дээр бол улаан шар хүнтэй ер нь нэлээд их байдаг юм байна. Улаан шар хоёр уу? Тэгвэл шар ногоо хоёр. Шар ногоо хоёр хүмүүстэй. Тэг ер нь бол дэлхийн ер нь хүмүүсийн ер нь ихэнх нь ер нь шар ногоо л гэж. Тийм миний бодлоор хамгийн ховор нь нөгөө нэг яг төрөлхийн цэнхэр гэдэг гэсэн. Одоо яг 100% цэвэр цусны цэнхэр хүмүүс хамгийн ховор байдаг гэсэн. Тэр хүмүүс жоохон амир баха. Яг нөгөө нэг киномын дээр гардаг шүү дээ. Нөгөө нэг American Psychopath гэдэг нэг тийм. Ер нь яг цэнхэр улаан хоёрын яг холимог хүн бол би бол тэрнээс амир хайна. Амар нэг хүүтэн цустай юм шиг нэг санагдахаар. American Psycho юм да. Тийм ер нь бол нэлээ жоохон тиймэрхүү хүмүүс бол нэлээ амар ах юм санагдсан. Тэгэхээр бас ингээд ирээдүйд бас хандлах хүн тэгж тэр мэр хүн ч гэсэн бас ингээд тэр яг энэ өнгө мөнгүүд нь ингээд таарж ивэл бас зүгээр. Тэгэхээр одоо нэг цэнхэр шар хоёр бол ер нь бол нийлээд дэмий. Тэ ер нь бол ногоон шар хоёр бол амар зөгцөн. Тэгээд улаан шар хоёр ч гэсэн ингээд зөгцөн. Яг бол тэр хоёрын ингээд шар бас ингээд хоёлоо ингээд яг өөрчлөлт амар хүсч идэг. За ер нь ингээд ярих юм бол шар хүмүүс бол ер нь бол нөгөө инновацийг авч явж байна тий. Одоо шинэ AI ч байдаг вэ нөгөө эсвэл ямар нэгэн тийм шин содын юм гарч ирэх юм бол тэр багтанд шар хүн баттай байж идэг. Яа тэгвэл ингээд цэнхэр хүмүүс болохоор яг одоо байгаа байдалдаа ингээд гоё идэг. Одооны байгаа байдал гоё идэг маягийн байдаг болохоор шар цэнхэр хоёр бол тэр тал дээр хизээж таарахгүй болохоор ер нь бол хувийн амьдрал дээр ч гэсэн их амар нийлээд димий гэж үздэг. Тэнгүүт нь улаан шар хоёр бол ингээд тэр тал дээр амар зогсож байгаа зү. Нэг нь ингээд амар ингээд үр дүн хайгаал ингээд юу яахыг хүсэж чинь нөгөөт нь ингээд шин санаанууд дэвшүүлэл тэгэхээр энэ хоёр бас ингээд амар дайжгүй ингээд бас таарамжтай байдаг. Тийм тэгээд цэнхэр ногоо хоёр ч гэсэн яг дайжгүй таарамжтай байдаг гэж бол үдчихсэн. Тийм тэгээд юу хоёр жоохон хэцүү. Улаан ногоо хоёр хэцүү гэсэн. Яг бол улаан болохоор ингээд нэг юм хүний эмоц интер дээр нөх амар анхаарахгүй ер нь бол ингээд так гэж явж байгаа шүү дээ. Тэсэн чинь ногоо нь болохоор ингээд амар ингээд юм болгоныг амар нэг тийм имзгээр одоо чинь илүү ингээд нэг тийм удаан тэгээд нэг тийм юу байгаад байгаа штэ нэг тийм ийм байгаад хахад тэр нь болохоор ер нь бол улаан тэрнтэй хамтарч ажиллах тэгээ хувийн амьдрал дээр ч гэсэн ер нь хамт байх нь бас жоохон төвөгтэй байдаг гэж ярьдаг юм байлээ. Тэгэл нэг иймэрхүү байна да. За тийм олон юм сурахаар нам байсан. За тэгээд нэг сонирхолтой хитэ асуултууд байна зэ. За. Энэ номныхын сүлд нь ингээ квизээс ахгүй юу? Тэгэд ер нь ямар өнгийн хүн бэ гэдгийг ингээ тааж мадаг зэ. За. Ямар өнгө прожектын толгой байх хамгийн өндөр сонирхолтой байдаг вэ?
Улаан. За би ингээ шалгаа авчи. 3. Мөн байна. За 4. Ямар хүн хамгийн шилдэг одоо хагалгаа хийдэг хүн болох вэ? Ногоо. Цэгэр. Чи бодож psycho яг analyze хийгээд нарийн attention to detail. Тийм. За ямар хүн ингээд speech өгөхдөө хамгийн дуртай болон сайн байх вэ? Улаан. Шар. Тийм ярих дуртай хүмүүс. Тэгээд угаасаа тайлан тавиад юмны урд ингээд анхаарлын төвд байх хамгийн дуртай хүмүүс. Улаан гэдэг бас ярьдаг л. Тийм. Гэтэ яг шар нь болохоор улааны ярьж байгаа шалтгаан нь болохоор тэр үр дүнгээ тайлагнах гэж ярьж байгаа. Шар нь болохоор би зүгээр л ярих дуртай. Зүгээр байнгын яриад байнгын анхаарлын төвд юу байх дуртай хүмүүс байдаг болохоор. За ямар хүн яг ингээд мэйлээ бүр яг ямар байршилт ямар өдөр хадгалсан гэдгээ ингээд санаж явж идэг хүн бэ? Бүр нилээн ингээд дитейлтэй юм. Цэнхэр. За ямар хүн ингээд сонголт хийхээс өмнө амар олон ингээд тест мест их мэдээлэл ингээд шаардлагатай байдаг вэ? Одоо цэнхэр. Ямар хүн дандаа цагтаа ирнэ гэдэгт ингээд итгэж чи найдаж болох вэ? Цэнхэр. Ямар хүн цэнхэрд ирнэ их мундаг хүмүүс шүү. Тийм, ер нь аль тийм. Ямар хүмүүс ингээд ажиллаа хийхэд яг дүрмээр бол явдггүй вэ? Дүрм яг цэнхрийн эсрэг гэсэн үг шүү дээ. Ногоо. Цэнхрийн эсрэг. Шар. Ногоо ч бол дуулууртай шүү дээ. Тэгээд өгөнд ороод явж идэг. Шарл ингээд би арай шинийг харж үзмээр байна, ингэмээр байна, тэгмээр байна гэдэг болохоор. За ямар хүн шинэ ажил хийхэд хамгийн сонирхолтой байх вэ? Шар. Ямар хүн ингээд нөгөө сонссон шүүмжээ хамгийн удаан санаж явах вэ? Шүүмжээ бодоол, эмзэглээл, бодоол. Ногоо. Хөөрхийн ногоо. За ямар хүн сонголт хийхдээ үргэлж ингээд сонголт ингээд хийж идэг вэ? Яг ингээд сонголт ингээд хийх ер нь бол амар дуртай. Ногоо. Үр дүнд. Ногоо. Decision maker. Decision maker. Шар юу чин манай ногоон тэгэнгүүт нь цэнхэр хоёр чин decision хийхдээ муу. Яг ингээд гүйцэтгэгчтэй decision хийдэг хүмүүс нэг хийхдээ яг улаан юм уу шар хүмүүс байдаг гэдэг хэлжсэн шүү дээ. За ямар хүн хамгийн сүүлийн ингээд загварын тиймэрхүү хувцсуудыг ингээд өмсөж идэг вэ? Хамгийн up to date. Yes. Ямар хүн ингээд шинэ ингээд challenge-ийг хамгийн одоо дуртай байдаг вэ? Шинэ challenge-д одоо шар. Улаан. Тэрх юм байла. Ямар хүн ингээ хүмүүсийг амар хурдан ингээд шүүмжилдэг вэ? Одоо жишээ нь за энэ яг юм байна, энэ яг юм байна гэсэн нэг тийм дүгнэлтэнд улаан гэсэн юм шүү. Тийм. За хамгийн сайн баг болох хоёр гинэ. За эндээс чи сонгох хэрэгтэй. 2 ногоо, 2 улаан, улаан шар, цэнхэр ногоо, тэнгууд нь a mixture of all colors. Нэг баг болохын тулд тохиромжтой гэсэн үү? Тийм. Шар цэнхэр. Тэр нэг хамгийн тохиромжтой. Тэгээ нөгөө хоёлын ярьсан шүү дээ. Яг энэ дөрвөлээ нэг багт байх юм бол хамгийн үр дүнтэй байна. Нэг нь сонголтоо хийн, нөгөөх нь шин санаа дэвшүүлнэ, нэг нь гүйцэтгэн, нөгөөх нь тэрийг ингээ хянана гэдэг. Тийм дөрвөлээ л байх хэрэгтэй. Тийм. За хин хамгийн их ярьдаг вэ? Шар. За хин нь шин санаа гаргахтаа үгүй зөөжрэ. Үгүй мэн. Нэг нь which profile would delegate a task but then ямар нэгэн хүн ингээд нөгөө багт ингээд хүн болгон даалгавар хуваарлцсан ч гэсэн эцсийн яг өөрөө хийгээд тардаг тэр хүн аль хүн бэ? Цэнхэр юм болов? Улаан гинэ. Тийм. Яг нөгөө уг нь багаа лид хийх гээд тэгээд өгч чинь хинийх нь ч гэсэн нөгөө нэг юу н өөртөө сэтгэл ханамжгүй байдаг. Тиймэр хүмүүс байдаг те. Яг ингээд хүний хийсэн юм ингээд засаа яваад байдаг. Тийм тэр хүмүүс нэг улаан хүмүүс. За хамгийн сайн сонсдог өнгө. Сонсохдоо сайн. Ногоо. За хитэн асуулт. За энэ одоо сүүлчийн асуулт. Which profile wouldn't miss the last step of the instructions? Яг даалгаврыг ингээд. За ер нь бол нэг иймэрхүү. Ингээд сүүлийн асуулт хариулт тийм бас ингээд та нар хамт оролцсон бах гэж найдаж байна. Тийм бах.
За. За. Хоёлоо гоё дуугаар дуусгах уу? За. Гоё шинэ жилийн дуу. Гэтэ copyright болчихлоо. Гэхдээ би нөгөө нэг Монгол дуу тавья гэж боддог. За. Дуули тарарарарара. Copyright зүгээр юм уу? Хоёлынгийн нөгөө Steam болоо үзэх байх уу гэх нэг. Copyrighted болсон ч гэсэн зүгээр тий. Биш ээ тэгээ дуун хаагчдаг үздэг юм уу? Гайгүй. Emotion шинэ жилийн дуу. Sweet emotion юм аа.